гадаадад сургуульд сураад ирсэн бүсгүй нэг яриа хийсэн. Тэр нь болохоор яаж тэтгэлэг авах вэ гэдэг. Тэгэхээр би тэрэн дээр очиж суусан чинь юу ярьсан гэхээр би дэлхийн иргэн болсон гэж байгаа юм. Шууд тэрийг сонсохлоор хүн ихэд жоохон эвгүйс тийм л. Ямар том хэлж байна гэлтэй. Гэсэн чи яаж дэлхийн иргэн болсон юм бэ гэдгийг сонссон. Гэсэн анх Монголд ирэхэд хаваад сурсан байлаа. Анх Монголд ирэхдээ яасан гэхээр цолмон гэдэг бүс байсан. Монголд яг 1 жил сурчаад ирсэн. Магистр хөтөлбөр авчаад. Ерөөсөө дуурайц гэсэн. Бүх юмыг хараад. Ямар утгагүй юм бэ? Төгжрэл, тэгээд үйлчлэгээ бүх юмыг л хараад. Тэгээд нэг юм тэгээд дараа нь дахиад 1 жил болчиход хүрээд ирсэн чинь ерөөсөө уурлахаа байсан. Уурлахаа болно гэдэг бол дэлхийн иргэн болж байгаа гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэрнийх нь үндслэл нь юу вэ гэхээр та нар одоо гадаадуудыг хараарай. Ерөөсөө юмд ууртаа хандахгүй. Хязгаартайгаар хандахгүй. Энэ тийм байх ёстой, ингэх ёстой гэдгийг хандахгүй. Би энэний яаж засаж сайжруулж чадах вэ гэж харна гэж. Тэгэхээр нөхөрийг тэгж хардаг болсон. Тэгэхээр ямар ч улсын хүмүүстэй уулзахлаар наадах чинь би яаж хийх вэ? Би яаж оролцох вэ гэдэг гинэ. Би тийм болсон учраас би өөрийгөө дэлхийн иргэний гаргадаг зан төлөв надад үүсэж байгаа учраас би тэгж харж байна гэж тайлбарлаж байгаа юм л та. Айгу сонирхолтой тайлбар. Нөгөө талаар бол боловсрол эзэмшнэ гэж юу юм бэ гэж та хэлсэн. Тэр нь болохоор ерөөсөө тэгээд хідэн цагаар нухаж гэртээ эсвэл тэр сурах профессорын даалгаврыг хийх биш юм байна. Тэр хөтөлбөрүүдэд хамрагдаад тэгээд хүний нүд нээгдэх боловсрол гэх юм байна гэж нэлээд олон хүнээс сонслоо шүү. Одоо тэр хамлаг подкастын Наги гэж залуутай уулзахад нүд нээгдэх гэж ярьж илээ. Тэгэл тэр нэг олон хүмүүс ярьж байгаа. Нүд нээн гэдэг бол бидний нөө хизээч гэж хардаг гэсэн зүйлүүд амьдрал дээр байгааг олж хараад энэ бэд юм байна тий энэ өөр юм байна тий ийм байж болох юм байна хувилбарууд гарч ирж байна л. Тэгэхээр боловсралтай болно гэдэг бол нүдэ нөхийг хэлнэ гэдэг нэг юм сонирхолтой үйлбэр гарч ирсэн. Тэгээд энэ дээрс би нэг юм алхам хийхээр хичээж байгаа. Нэг мөнгө хадгалах зарчмаар эхнэрдээ хэлсэн чи ингээд сураач би төлбөрийн төлөө хадгалж байгаа. Яагаад гэвэл ер нь бол хүнийг хайрлна гэдэг талаас нь харах юм бол яг би бинийг ингээ хараа суугаад ингээ те цагийг өнгөрөөд нэг 60 жил болох бол яг бүх юм болгоныг хийж чадхал зүйлтэй ямар ч аюулгүй гэрээсээ гарахгүй тэгэл хүүхдүүдэд хүргээл цалингаа аваал те тэгэл нэг л юуны төлөө юм бүүмэд гоё газар амьдрах гэж өрсөлдөөл те найзуудтайгаа уулзаад нэг машина яриул яриа л те ягаад ийм амьдрал байх хэвээр гэж те. Тэгэхээр энэ бол яг би бинийгээ харж би бинийгээ хайрлна гэдэг бол нэг төрлийнх байхад нөгөө талаар чи яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг надад ингээд цаанаас ирсэн өгөгдөл буюу програм биш. Би нэг юм бүтээгээд чадахгүйсэн ч гэсэн нэг оролдоод эвдлээ чамаагүй хийх гэдэг хүсэж байгаа зүйл ажил руугаа яарал. Эсвэл тийш нэг өөр газар руу яарал. Би чи яг өөр хүсэж байгаа юм юу хиймээр байгаа юу бүтээмээр байгаа. Тийм учраас чи өөр оронд нүд нэгээч гэдэг юм санал тахууднаас боловсролд нь хөрөнгө оруулалт хиймээр байна. Тэгэхээр хайрлна гэдэг бол түүний хүсэл мөрөөдлийг дэмжин гэдэг нэг юм чухал зүйл байна. Би залуучуудад хэлэх гэж байгаа маш энгийн мессеж. Би ихтэй өөрөө үлгэрлэж ижил ярихгүй бол дандаа худлаа яриа болчиход байдаг юм. Тийм учраас харуулах гэдэг. Би ч нэг коучинг хийгээд хүмүүстэй уулздаг. Тэгсэн чинь нэг бүсгүй ярьж байгаа байхгүй. Манай нөхөр намайг бити ажил хий гэдэг. Тэгээ чи гэртээ байж би бүх мөнгийг олно. Тэг хүүхдүүдээ л хараад байж. Тийм боловсон маягийн шорон байгаа байхгүй юу? Ерөнхийдөө шууд ихэд яг л тэр бол хайрлаад одоо ингээд бити юм хий бити ингээд зөөлөн байгаа юм шиг боловч зөөлөн харахаар. Гэхдээ тэр хүн юм бүтээмээр биш үү? Тэр хүн ингээд алтаж үзмээр биш үү? Ямар нэг юм их те оролцсомоор биш үү? Тэгэхээр бид нар нөгөө нэг юм хайрлаж байгаа гэдэг нэрийн талаар тэр хүний бүтээх тэр хүчин чадлыг нь өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулах зарчмаар яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хүмүүс явандаа ахуйтай гэр бүлийн зөрчил үүсгэж байгаа юм л да. Тэгэхээр гэр бүл салалтуудыг бий болгоод байгаа бас нэг том шалтгаан ч биш магадгүй харсан. Зүгээр яг энэ өнцгүүдийг харахад болвол оролцуулах хэрэгтэй, юм үзүүлэх хэрэгтэй, тий. Хүсэл мөрөөдлийн төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй. Зовлонгоо хамт асуудал хамт шийдэх хэрэгтэй ч юм уу. Гэртэл байлгаад эд залбар хайрал гэдэг нэг номыг дөнгөж эхлүүлээд кофе шоп сууж хатагтад дуусгаагүй л тэр эмэгтэй яг Америк эмэгтэй юу гэсэн тэр зохиолч маань нөхөр битээр дэлгүүрлөөр дуртайгаа авдаг. Хамгийн сүүлд айгуугай хаус авлаа. Номдор гарч байгаа байхгүй. Гэтэ битээр жоо хаарцаага хэрүүлтэй байдаг. Тэгээ битээр сая салсаа гэж байгаа байхгүй.
би бол тэрийг хэрвээ зүгээр энэ талаас нь харааг байсан бол юу гэж харах байсан бэхлээр энэ ямар утгагүй хүн бэ л гэж харах гэдэг байгаа байхгүй тийм. Ингээд бүх юм нь бэлэн байхад тийм ийм сайхан хайртай хүн халамжтай хүн байхад гэж гэтэл эмэгтэйгийн тэр цаашаа гаргаж байгаа зүйл би бүтээмээр байна. Би явмаар байна тийм. Миний хийхийг хүсэж байгаа зүйлийг ойлгодог хүн надад хэрэгтэй байна гэдэг мессежүүд тэнд ингээд цугс дурддагдаад эхэлж байгаа. Би зөв залуучуудад байгаа зүйл бол энэ талаас нь тийм байгаас л гэж үздэг. Хоёрдугаарт яг хуу асуудлаа яг бодит асуудлыг шийдъя гэдэг хөлбөрийг хэлэх гэсэн. Бид нар асуудлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тарган байгуул тарган хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол талент хаалцаа бич гайгүй. Найзад байгаа удачаас тий. Заасч арайч бас нэг ахтар дэлбэрчиг байна. Манай үеийнхэн тий. Үе бацчих юм тий. Эсвэл тийхэ болчихвол тий. Асуудлаа яг асуудлаа хүлээн зөвшөөрөөд хөгийн байдлаа зөвшөөрөх гэсэн үг. Хэцүү байгаагаа. Өртөө бол яг өртөөгөө зөвшөөрөөд. Тэгээ энэ асуудлыг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь өөрчлөнө гэсэн үг.